2 дугаар сарын хуанлын хуудас дээр ягаан сарнай нэгсэн зүрх байхыг хараад Валентины баяр уу, хайр уу гэж өөрөө ирэхгүй тэрээр бодол хийлээ. Хэдийгээр түүний өсвөрнээс аль хэдийн өнгөрсөн ч хайрыг мэдрээгүй ажээ. Цөхрөнгөө барсан тэрээр энэ удаа архи уухын оронд компьютер руугаа эргэж Христчийн радиогоор урам зэргийн үгс, амьдралын талаарх 5 минутын тайлбар гэсэн нэвтрүүлгийг сонсов. Тэгээд тэр нэвтрүүлэгт захиа бичлээ. Яг одоо шүн дунд би энэхүү захиаг бичиж байна. Юу намайг тэгтлээх зовоож байна вэ гэвэл би ер нь хин юм бэ? Одоо 19 настай. Аав ээж маань нас орсон. Айлын 9 хүүхдийн хамгийн бага нь. Гэтэл би одоо хэдийн 2 хүүхэдтэй. Тэднийхээ төлөө л амьдарч байна. Надад хариу бичээрэй гэжээ. Бурхан түүнд хайртай гэдгийг түүнд хэрхэн итгүүлэх вэ? Түүний нөхцөл байдлаар бол биш. Тэрээр 2 хүүхдийнхаа хайраас өөр бусдаас хайрыг мэдэрч байгаагүй. Зөвхөн ганцхан зүйл л түүний итгэл үнэмшилд хангалттай хүрч чадна. Тэр бол Бурхан түүнийг хайрлахын тулд өөрийн хүү Есүс Христийг золиос болгон өгсөн. Жинхэнэ хайр бол түүний хүчин чармаалтаас үл шалтгаалan үнэн нь өмнөөс нь төлөгдсөн хэлнэ. Та түүнтэй адил нөхцөл байдалд байна уу? Таны амьдрал дахь хүмүүс таны урмыг хугалж, та яагаад энэ дэлхий дээр байгаа юм бол гэж гайхаж, урам зориггүй болсон юм шиг санагддаг уу? Бурхан таныг хайрладаг гэдгийг би танд баттай хэлж чадна. Таны амьдралд зориулсан төлөвлөгөө түүнд бий. Та үүнийг өдөр бүр түүнтэй хамт алхаснаар л мэдэх боломжтой. Энэ нүргэлж амархан байдаггүй. Харин хэцүү цаг тулгарсан ч түүний гараас зурсаар байх хэрэгтэй. Тэгснээр таны амьдралд хандсан түүний чиглүүлгийг олох болно. Дуулал номыг бичихч би хамгийн дээд бурханд миний төлөө зорилгоо биелүүлдэг бурханд хашгирна. Дуулал 57:2. Миний төлөө өгсөн бурхан намайг хизээч орхихгүй. Гисэн итгэлээр та зүрх сэтгэлээ дүүргээрэй. Та түүнийг дуудах үед таны амьдрал зориулсан зорилгоо тэр бүрэн гүйцэд биелүүлэх болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.